Today is a very big day for us, and we are here in Unch for the opening of this school that you are seeing at my back, which is a big cooperation between our main donor, Hambank, and also Ambassador Tuya, who have worked closely with the border control, the Ministry of Education, to make sure that this building is finally constructed. And inside the building, you can see a lot of features. Air purification system that is working. We can see solar power energy in this building that supply the whole building more than 30% of the energy. We see a brand new kitchen. We have digital classroom. Now you can see clearly that children, for the first time, are teaching computer, do mathematics, to learn English as well. Big innovation. This building has been constructed based on international standard with the appropriate dimension for each of the children and also the space for the teacher as well. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдэд сангийн үндэсний элчийн хувьд өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байна. За тэгээд би миний төвшүүлж байгаа нэг хэд хэдэн хөтөлбөр байгаа даа. Нэг нь бол аслагдсан дүүрэг багийн хүүхдүүдэд бол сурах хөгжих боломжийг олгох. Нөгөөх нь Улаанбаатар хотын аслагдсан дүүргийн сургуулийн хүүхдүүдэд бол тэгш хөгжих боломжийг олгох гэсэн юм хоёр хэсэгтэй. Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөр маань бол илүү онцлог үйл явдлын болж байна. Төр олон улсын байгууллага, хувийн хвшил, гурван талын хамтын ажиллагаа нэлээд чухал байлаа. Ялангуяа энэ цаашдаа ч гэсэндээ нэгдсэн үндэсний байгууллага боловсролын яамнаас хамтарсан судалгаагаар энэ багийн сургууль Монгол улсад нийтдээ 21 аймгийн 60-аад ийм сургууль байгуулах шаардлагатай байгаа. Энэ жилдээ бол би Хамбанк санхүүжүүлээ 4 сургуулийг бол байгуулж байна. Тэгээд цаашдаа ч гэсэндээ бусад Монголын аж ахуй нэгж байгууллагууд энэ чиглэлд хамтарч ажиллах бүрэн боломжтой байгаа. Тэгээд манай үндэсний элчийнхээ хувьар би бусад топ 100 аж ахуй нэгж байгууллага болон энэ нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрийнхөө төрлөх сум суурин газартаа хөрөнгө оруулалт хий гэсэн хүмүүсийг энэ чиглэлд хамтарч ажилласаа гэж уриалмаар байна. We thank all our partners who continue to support this initiative. We thank Hambank for this collaboration, and we hope that all the banks who still need those kind of infrastructure will have the support of the partner.